Их тэнгэрт болж байгаа бизнес дээд хэмжээний уулзалт 2015-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна. Яг одоо 3 танхимд нэгэн зэрэг 3 салбар хуралдаан болж байгаамаа. За эдгээрээ нэг нь бол дид бүтцийн төслүүдийг танилцуулсан салбар хуралдаан байсан. За энэ салбар хуралдаанд илтгэл тавьсан Монгол Органикус компани захирал Батуулттай бид ярилцах гэж байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн бизнесийн энэ дээд хэмжээний уулзалтад бол голдуу уулуурхан томоохон төслүүдийг танилцуулж байсан. Тэгэхээр энэ жил ус цэвэршүүлэхтэй лаг боловсруулах төслийг танилцуулсан нь бол мэдээж маш олон хүний анхаарлыг татлаа л да. Яг гэвэл сайхан бид нар усны асуудал ямар аюултай түвшинд хүрсэн бэ гэдгийг бүх нийтээр ойлголоо шүү дээ нийслэлчүүд маань. Тэгэхээр та яагаад яг энэ төслийг өнөөдөр санал болгож байгаа юм бэ? Ер нь бол яг өнөөдөр санал болгосон юм шиг л дээ. Ерөнхийдөө 3 жилийн өмнөөс энэ одоо технологи гэдэг юм Европын одоо технологиг Монголд оруулах талаар хөөцөлдөж одоо төрийн болон янз янзын байгууллагуудаар явсан, судалж явсан. Тэгээд энэ асуудал маань өнөөдөр яг энэ хэмжээний уулзалтанд одоо орох завшаа тохиолдоод тэгээд гараад авчих. Тэгэхээр та бол төслөө эко төслөө танилцуулгахдаа бол бидний санал болгож байгаа технологи бол эко технологи гэж танилцуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ технологиг яг бүх айл өрхүүд аж ахуйн нэгжүүд хэрэглэх ёстой юм уу? Эсвэл зөвхөн ус цэвэршүүлэх байгууламж гэх мэт томоохон байгууламжуудад л ашиглах ёстой юм уу? Яг та технологи одоо илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Ерөнхий нэг уламжлалт технологийн лаг шавар дээр үзсэн уламжлалт технологи байгаа л да. Одоо манай энэ бүх цэвэрлэх байгууламжууд бол энэ технологи дээр үндэслэн байгаа. Дээр нь мэдээж хэрэг орчин үеийн хүндээ зохилтуулаа жоохон сайжруулалт хийж байгаа. Гэхдээ ерөнхий суурь нь бол уламжлалт явж байгаа. За энэ технологийн ялгаатай юм ерөөсөө биологийн бичил битэн загас ургамал одоо нэлцгай битэнч гэдэг юм уу тийм ээ. Ийм одоо 2000-аас 3000 төрөл зүйлийн одоо амтан ургамал цэцгсийн тусламжтайгаар энэ давхар одоо цэвэрлэгээ хийж байгаа. Энэ технологи нь одоо уламжлалт технологиос үнэргүй бага зай талбай эзэлдэг өөрөөр одоо хамгийн сүүлийн эко юм технологи байгаа. За энэ дээр үндэслээд энэ цэвэрлэх байгууламж нь өөрөө одоо усаа цэвэрлэхээс гадна өөрөөсөө ус бохирдол гардаг тийм ээ. Энэ гарсан лаг шаврыг ахиад цааш нь давхарт боловсруулаад тэндээсээ нөгөө биотехнологи том эко одоо түвшнүүд гаргаж авдаг. Шил цахилгаан, дулаан, газ, ордоо хэмжлэн тийм энэ утгаараа нэг талаас одоо усны нөөцийг хамгаалсан бохир усыг одоо байгаль орчныг хамгаалсан эдийн засгийн одоо ач холбогдолтой тийм ирээдүйтэй юм л технологи байгаа. Тэгэхээр энэ технологийн дийлэнхийг бол Унгарын мэргэжилтнүүд боловсруулсан гэж та түрүүн хэлж байсан. Тэгэхээр Унгараас гадна өөр ямар улсуудад нэвтрүүлсэн ашигтай ажиллаж байгаа тохиолдлууд байт юм бол? Ерөнхийдөө гарал үүсэл нь түрүү би бас дурдсан 90-ад оны үед энэ Америк, Англид гарсан технологи энийг одоо унгарчууд сайжруулсан гэж ярьдаг. За энэ Европт байж байгаа технологи. За энэ технологиг л Монголд оруулж ирэх гээд байгаа. Түрүүн бас танд асуусан асуултан дээр энэ технологиг ганцхан одоо жишээл Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гадна том хэмжээнд гэх юм бол тийм ээ. Үндсэндээ одоо орон нутаг аймаг том хорооллуудад хэрэгжүүлэх боломжтой. Одоо сүүлийн үед ярьж байгаа тэр тийм ээ дүүргүүдэд, сумуудад энэ одоо бичил цэвэрлэх байгууламжуудыг энэ технологиор хийх боломжтой юм байгаа юм бол. Бичил цэвэрлэх байгууламж байгуулсан тохиолдолд бол одоо энэ нийслэлийн томоохон хэмжээний цэвэрлэх байгууламжаас бүрэн хараад болох юм байна гэж ойлгож болох уу? Гэхдээ яг хөө эсрэгээр одоо энэ ерөнхийдөө том ерөнхий цэвэрлэх байгууламж Улаанбаатарт байж штэ тийм ээ. За энийг дагалдаад жижиг байгууламжууд байдаг. Ерөнхийдөө том байгууламжууд бүгдээрээ юмнаад ороод цэвэрлэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бичил дүүргүүдэд энэ одоо технологиг ашиглах юм бол нэгдүгээрт өнгө үзэмжийн хувьд, хоёрдугаарт бол ямар ч үнэр таанаг өгөхөр тэгээд өөрөөр дид бүтцийн хувьд, шугам сүлжээний хувьд ч гэсэн тийм ээ, эдийн засгийн хувьд ч гэсэн илүү одоо ашигтай. Өөрөөр газар дээр нь жижиг цэвэрлэх байгууламжууд хийгээд авах боломжтой юм байна. Энэ өртгийн хувьд нийт санхүүжилт нь энэ өртгийн хувьд бол одоохондоо одоо хэлэхэд хэцүү. Яг гэвэл эн чинь өөрөө энэ технологи тооцоон дээр үзэлж гарах хэрэгтэй. Тэр тооцоо нь одоо түрүү би ясан хурал дээр ярьсан тийм ээ. Одоо орон нутгаас зөвлөл нийслэлээс Улаанбаатар цэвэрлэх байгууламжуудад ямар одоо стандарт байх хэрэгтэй тийм ээ. Өдөрт хэд орох хэрэгтэй, ямар хэмжээг орох хэрэгтэй, яаж цэвэрлэх хэрэгтэй юм тийм ээ. Гэдгээс ахуулаад тэр бичил газруудаа одоо тэр технологийн тооцоонууд байх хэрэгтэй. Тэрэн дээр үндэслээд мэдээж хэрэг энэ тооцоо гарна. Тэгжээж энэ өртгөө явж тийм ээ. Ерөнхийдөө гарна. Гэхдээ ерөнхийдөө энэ бол өөрөө бас харьцангуй өртөгтэй технологи учраас өртөгтэй болж ирээдүйтэй технологи тийм ээ. Нэг бүсэн шийдэж гэсэн хагас биш. Тэгэхээр яг өртөгтэй технологи учраас мэдээж хэрэг аль болохоор том хэмжээний тийм ээ юмд хийвэл илүү одоо ашиг тусна илүү. Зээс одоо нэг жижиг хороолч гэдэг юм да нэг сум дээр энийг хийгээд бол
одоо эдийн засгийн хувьд бол өртөг ихтэй ерөөхдөө гардаг юм технологи. Та нийслэлийн удирдлагуудтай бол уулзсан байх гэж бодож байна. Тэгээ санал солилцсон байх. Ямар саналууд хэлж байгаа юм? За энэ сая 3 жил явах хугацаанд нийслэлийн удирдлагуудтай уулзч чадаагүй. Би сая хорол дээр ус шүүмжилт хэлсэндээ нийслэлийн удирдлага одоо Батүл дарга руу, засгийн газар руу, Алтан гоёг сайд руу, за хот байгуулалтын гэх мэтлэнгээр олон газрууд руу бичих шийдсэн. Тэгээд харамсалтай нь шийдвэр гаргах төвчний гэдэг юм уу дарга нарын хэмжээнд бол хүлээж аваагүй. Мэргэжлүүдийн хэмжээнд бол одоо үүрэг даалгавар өгсөн юм шиг байна. Тэгээд мэргэжлүүд нь тэрүүгээр ерөнхийдөө маргааш нөгөөдөр уулзъя, сайхан юм байна, хэрэгтэй технологи юм байна, үзье гарыг гэдэг байдлаар ингээд л нөгөө өнгөрсөөр байгаа. Өнөөдөр 3 жилийн хугацаа үзэж байгаа хгүй. Өнөөдөр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн дээр хүртэл бид нар саналаа өгөөд бас уулзах гал явж л байсан. Тийм. Харамсалтай нэг тийм байна. Тэгээд таны төрний хэлдгээр өнөөдөр энэ анх удаага энэ том хэмжээний одоо бизнесийн хөрөнгө оруулагчтай уулзалтанд ороод энийг гаргаж тавьж байгаа. Тэрнээс бол явцсан бол 3 жил юмнаас гэсэн. Тэгэхээр саяхан хэдхэн хоногийн өмнө нийслэлчүүд бид нар бүгдээрээ энэ ус цэвэршүүлэх байгууламж ямар хүнд нөхцөлд ажилтгийг нь олж мэдлээ шүү дээ. Бодит дүр зургийг бүгд гэрэл зургаар хүлээж авч харлаа. Тэгэхээр гол нь ус нийслэлийн цэвэршүүлэх байгууламжийг одоо төр зур арга зай засварлах биш, гол нь цоо шинийг барих ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлээд байгаа шүү дээ. Энэ үнэхээр тийм шаардлага байгаа юм. Тийм шүү дээ. Ер нь бол тийм. Би түрүүн сая зогсоолтон одоо өнөөдөр Монгол улсад ашиглаж байгаа технологи бол гарал үүсэл бол Оросоос үүдэлтэй тийм ээ. Өөрөөр хэлбэл уламжлалт технологи дээр л яваад байгаа хгүй. Тэгээ энд нэг хэсэгчилсэн сайжруулалт гэдэг юм уу нэмэлт тоногл хийгээд байна. Би түрүүн хурал дээр бас хэлсэн тийм. Улаанбаатарт цэвэрлэх байгууламжийн хувьд л гэхэд үнэндээ бол анх үүссэн нь болохоор 64 онд байгууллагатай 50% цэвэрлэгээ хийдэг өдөр 47 мянган метр куб цэвэрлэдэг байгууламж байсан байхгүй. Тэрийг 79 он 86 онд 2 удаа өргөтгөл гэдэг юм уу сайжруулалт хийсэн. Тэрүүгээр одоо юу гэдэг одоо зүүрлж ярих юм бол тийм ээ байшингийн одоо наатлын өнгийн будгийн засаад ахаар байшин шин болчихгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо хөрөнгө мөнгөнд болдог юм уу ийм аргацаас юмуд яваад байгаа хгүй. Тэгэхээр саяны энэ технологиор бол өөрөөр тэр одоо Улаанбаатарчууд тийм үнэр танаргүй тийм ээ 44 гад биш тийм 10 хэдэн гад ч гэдэг юм тийм ээ ийм баг талбайд үнэргүй гэдэг хамгийн сүүлийн технологиг усаа цэвэрлэе. Эндээс гарсан бохироо бас боловсруулъя. Тэндээс ус цахилгаан гаргаад тэр ус цахилгаан одоо гэдэг юм уу тэр дулаан юмнууд нь эргээд энэ нөгөө дэд бүтцээ хангадаг. Өөрөөр хэлбэл байгууламжийнхаа хэрэглээг хангадаг. Бордоо нь улсаатай аж ахуйд хүлэмжийн аж ахуйд хэрэглэдэг ч юм уу. Ийм ерөнхийдөө л одоо цогц гэдэг юм уу тийм ээ. Таны хэлдгээр ирээдүгөө харсан суурьаар нь шийдсэн юм л юм яг л зүгээр ахгүй. Мэдээж хэрэг анхны шатны хөрөнгө оруулалт нь зүгээр нэг байшингийн гадна талыг будж шохоотхоос шинэ байшин барих бол илүү өртөгтэй. Гэхдээ шинэ байшин бол дахиад 100 жил тогтно тийм үү. Будсан будаг бол одоо манай Монголд бол одоо 2 жилийн дараа будаг нохрол унчиж шүү дээ тийм үү. Тийм л байхгүй яа. Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх гэж бодоход одоо нийт төсөв нь хэд баг? За нийт төсөв нь ерөнхийдөө бас яг баримжаад тооцоо байдаг. Гэхдээ энийг бол би бас түрүүн цогц хэллээ тийм ээ. Өөрөөр тэр одоо энэ нарийн технологич нь нарийн мэдээлэл шаарддаг тийм ээ. Тэр нарийн мэдээлэл нь орц гарцаас ах болоод бүх юм нарийн багс. Өөрөөр тэр нарийн мэдээлэл гэдэг нь бүх нийтэд нээлттэй биш байна л да. Тухайлбал одоо бидний хувьд бол тэр мэдээлэлээр хангах боломжгүй. Өөрөөр түрүүний нөгөө шийдвэр гаргах төвшингийн юмнууд чинь биднээс холуур яваад шүү дээ. Тэгэхээр бидэрт нарийн мэдээлэл байхгүйс учраас өнөөдрийн хувьд бол одоо яг нарийн тооцоо гаргасан юм бол байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бас яг Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн хувьд саяны тэрлэг боловсруулах технологид бол биднэрт бол ерөнхий бүдүүгч тооцоо байсан. Гэхдээ энэ бүдүүн баргийн тооцоо бол сая юм суралцаач улсууд ярьж байна тийм ээ. Ямар нэг юм баримжаа тооцооноос гадна ахаад тэрэн дээрээ одоо захиалагч гэдэг юм уу тийм ээ. Жишээл Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн нарийн мэдээлэл хэрэгтэй. Тэрэн дээр тэр одоо технологи эзэмших компани нь өөрийн тооцоогоо нарийнчсан тооцоогоо өгөө тийм ээ. Эдийн засгийн хөвч байдаг юм уу одоо овор хэмжээний хөвчтөн зай талбайны хөвчтөн бүхий л талаар тодорхой тооцоогоор тэгжээж яг үн бол нарийн болно л доо. Тэгээд тэрийг одоо шууд тийм юм хэлэхэд бас учир дутагдaltaй. Гэхдээ гол үр ашиг нь биелж байна тийм ээ. Өнөөдөр одоо тэр JICA-ч гэдэг юм Японыч гэдэг юм уу Францч гэдэг янз бүрийн технологи хэрэгжиж байгаа цэвэрлэх байгууламжтай. Тэд нар одоо яг гэдэг өнөөдөр тэдний одоо 1 тэрбумаар 1 тэрбум одоо долларч гэдэг юм уу еврогорч гэдэг юм уу босох юмнаас үндсээр нэг гэдэг юм ирээдүг харсан юм хийвэл магадгүй тэр 1.5 тэрбум байж болно тийм.
хэрэгтэй, ирээдүйн ашиг нь гэдэг юм уу, ирээдүйн хэрэгтэй. Ялангуяа тэр байгаль орчин тийм ээ гэдэг утгаараа. Та технологи эко гэж тодтогоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг яагаад эко гэж хэлж байгаа? Одоогийн бидний ашиглаж байгаа технологитой харьцуулбал яг байгаль орчин хүрээлэн буй газартаа яг ямар эерэг нөлөө үзүүлэх юм? За тэгэхээр эко гэдэг чинь экологи гэдэг үгтэй холбоотой баг тийм ээ. Тэгэхээр экологи гэдэг чинь байгаль орчинтой зохицох хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр ерөнхийдөө хоёр шатлалтын технологи гэдэг чинь нэгдүгээр нь усыг цэвэрлэхт органик технологи. Тэр нь бол өөрөөр органик би саясан тийм органик тэр бичил биетэн загас жараа хавс ургамалч гэдэг юм уу те эдрийн туцламжтайгаар энэ одоо органик маягаар тийм ээ цэвэрлж гисэн органик бичил одоо организмаар тэрнээс гарсан хаягдлын лагийг боловсруулж байгаа технологи нь өөрөө экологийн цэвэр бүтээгдэхүүн болно тийм ээ тэр газ гарна те тэрнээс газаас цахилгаан дулаанаа хэргэлчин тийм ээ нүүрс шатааж биш тийм ээ тэрийг эргээд хэргэлчин тэгээ бордоо гаргаад усаар дайчихад хэргэлчин өөрөөр хэлбэл хаягдл багтаа тэгээ байгаль орчинд нөгөө шууд нөхрөө байхгүй. Ер нь бол одоо ингээд хаягдл бол суруулах янз янзын технологи гэдэг л да. Өөрөөр 4 янзын технологи гэдэг. Тэрний хамгийн ихний технологи буюу тэр үгдийн байгальд нь тийм шингээж байгальд нь буулах энэ технологи хамгийн бага өртөгтэй боловч одоо бидний монголчуудын сонгоод хийгээд байгаа. Энэ бага өртөгтэй боловч нөгөө байгаль орчин нөгөө гүний ус мус янз янзын утгаар өнөр танаар гэдэг утгаар хамгийн одоо бохирдолтой технологи. Энэ технологи бол боловсруулах эцсийн бүтээгдэхүүн гардаг нь эхний үед өртөгтэй боловч тийм хамгийн ашигтай ирээдүйд эдийн засгийн хувьд ашигтай байгаль орчин. Ер нь ашиг гэдэг бол ганцхан эдийн засгийн утгаараа биш тийм ээ. Байгаль орчин, их дэлхий, ирээдүй, эрүүл мэнд гэдэг олон юмнууд биш ашиг тусна бол тийм. За танд баярлалаа. Ярилцлага өгсөнд бид Монгол Органик ус компани захирал Бат Болттой ярилцсан юм аа.